Дархуул аймгийн Алсагдмал төвлөрлөгтэй багуудын нэг болох 15 дугаар багийн иргэдийн хүсэлтээр том оврын автобусыг өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус багт 8000 гаруй иргэн оршин суудаг. Эдгээр иргэдийн өмнө тулгамдж байсан асуудлуудын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ байсан юм. Энэ асуудлаар аймаг сумын удирдлагууд холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны дүнд энэхүү тус чиглэлд том оврын 4 автобусыг туршилтын журмаар явуулж эхэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээг Дархан уулын аймагт үйл ажиллагаа явуулж байгаа элит хөгжил компани маань парк шинжилтээ өөрсдийнхөө 100% хөрөнгө оруулалтаар нийт 6 автобусыг авчирч энэ удаагийн үйлчлэгээнд оруулж байна. За 15 дугаар багийн азлагдсан дүүргийн гэр хорооллын иргэдтэй уулзалтаар бол энэ нийтийн тээврийн үйлчлэгээний маршрутыг сонгох асуудлуудыг бидэнд одоо удаа дараа тавьж исэн. Бид одоо 9 сараас энэ ажлыг эхлүүлэх боломжтой байсан. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд бас энэ нэр дэвшигчийн өөрөө тухайн аж ахуйн нэгжийн удирдлага учраас жоохон хоошлогдоод ингээд удажлаа. Тэгэхээр 15 дугаараа өөрөө 8000 иргэдтэй манай азлагдсан дүүргийн иргэд бол одоо ингээд нийтийн тээврийн үйлчлэгээгээр шууд очих нэ. Энэ удаагийн баталсан маршрут өөрөө 16 км-ийн урттай. Нэг автобус 50 минутанд одоо эргэлтээ хийхээр ингэж тооцсон. 1 сарын 1 хүртэл одоо туршилтын журмаар энэ маршрут батлагдана явж байгаа. Цаашлаад энэ маршрут одоо хүртээмжтэй, боломжтой зорчих хэсгээр одоо нөхцөл байдал нь таатай байх юм бол цаашид ингээд албан ёсоор батлагдаад Дархан сумын засаг даргын захирамжаар ингээд энэ маршрут цаашаа үргэлжлээд явна. Мэдээж хүүхдүүд, хөгшчүүд тийм ээ. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ маань бол одоо нэг удаа суугаад төрийн үйлчлэгээ явагддаг томоохон аймгийн захиргаа, сумын захиргаа, за тэгээд олон улсын худалдааны төв, Дархан бирж гэвч шууд одоо 300 төгрөгөө төлөөд ингээд шууд үйлчлэгээ авах болцоо боломжтой болж байгаа. Энийг дагаад ахмадуудын, хүүхдүүдийн өвчлөлийн асуудал буурна тийм ээ. Дээр нь санхүүгийн хувьд ашигтай. Эндээс одоо эцсийн буудлаас 500 төгрөгөөр таксидж очиод автобусандаа суудаг байсан бол одоо шууд 300 төгрөгөөр явах юм болцоо болно. Дээр нь аюулгүй байдлууд хангаж байна. Орой үеийн цагаар өвөл хүүхдүүд хичээл номоод хараад наашаага алхдаг байсан бол одоо бол ингээ хүүхдийн автобусыг бас 2-аар нэмлээ. Ингээ 6 автобус хүүхдийн үйлчлэгээнд 5 автобус хүүхдийн үйлчлэгээнд явна гэдэг чинь бол ингээ хүүхдүүдийн бас аюулгүй байдал хангах зэрэг ийм олон талтай ажлууд байна. Тэгээд Нэлээд хөгжил компани хамт олонд аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс одоо талархлаа илэрхийлж байна. За Дархан уулын аймагт 3 дугаар шугам маань нэгдэж байгаа. Энэ 3 дугаар шугам маань бол алсагдсан гэр хороол буюу Мангартаас хуучин Дархандоо чиглэсэн нэг шугам бол маршрутаа сэлгэхгүйгээр шууд орох боломжийг хангаж өгч байгаа юм шугам юм байна. Энэ шугамд бол одоогийн байдлаар 4 автобус явж байгаа. 12 сарын 31 хүртэл туршилтын журмаар гэдэг маань ерөнхийдөө маршрутны өөрчлөлт, цагийн өөрийн өөрчлөлтийг бол бас өөрчлөх боломжтой гэдэг журмаараа туршилтын журам гэдгээр гаргаж ирсэн шугам байна. Тус автобус 15 минутын зайтаагаар эргэх бөгөөд эцсийн буудал болох ховдын хорооллоос Дархан зах хүртэл явах бөгөөд үнийн хувьд том хүн 300 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих боломжтой. Өмнө нь 15 дугаар багийн иргэд хуучин Дархан хүртэл 2 дамжин 1000 төгрөгийг зарлагддаг байсан бол том аврын автобус нийтийн тээвэрт үйлчилснээр 300 төгрөгөөр зорчих боломж бүрдэж байгаа юм а. Түүнчлэн тэтгэврийн насны иргэд үн төлбөргүйгээр үйлчлүүлнэ. Бэрхшээл байлгүй яг энэ чинь манай Дархандаа бол нэлээд аслагдсан хороо. Тэгээ одоо эндээс чинь ингээд явах ч хүүхдүүд дотогч байгаа сургуульд явна, ахмадууд явна. Тэгээд энэ чинь таксигаар явах чинь нэг уудалж бай, хоёр уудалж бай таксигаар явах чинь 500 төгрөгөөр явна. Ирж очих нь 500 төгрөг гэдэг чинь одоо энд ажилгүй байгаа энэ үед чинь асар хэцүү. Энэ байдлыг одоо энэ аймгийн захиргаа, энэ элит хөгжил банкын хөгжил компани төр хүлээж аваад энэ сайхан арга хэмжээг бидэнд үзүүлж байгаад үнэхээр баяртай байгаа. Одоо зайлшгүй шаардлагатай байсан асуудал нэг бол энэ автобусны асуудал байсан. Манай энэ багийн хөдөлмөрчд асуудлыг их тавьдаг байсан. Аймгийн захиргаа, аймаг сумын юунд дурцмөрсөнд их л ярьдаг байсан. Тэгээ өнөөдөр хэрэгжиж байгаа явдлам маш их баяртай байна. Ялангуяа одоо хөгшчүүд бид нар бол ерөөсөө ийшээгээ дандаа өдөрт ерөөсөө нэг явах үедээ бол нэг 1000-аас 2000 төгрөгийн л одоо юутай байдаг байсан. Ялангуяа би настан бид нар бол бүр одоо сайхан боллоо. Одоо өмнө төлбөргүй яваад байж болох юм байна. Энэ үндэ их баяртай байна да.
Ийхүү иргэдийн өмнө тулгамдж буй асуудлыг аймгийн сумын удирдлагуудад төрөх хувийн хөвшилтэй хамтран шийдвэрлэн хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь энэ болж байна. Элит хөгжил компани 2013 оноос эхлэн Дархан хотод нийтийн тээвэрт том аврын автобусаар Ширээн руу хөтөл хороолол гэсэн үндсэн 2 чиглэлд үйлчилж байсан бол өнгөрсөн 9-р сараас эхлэн аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу аслагдсан гэр хорооллын хүүхэд сурагчдыг аюулгүй тээвэрлэх хүрээнд сурагчдын автобусаар 4 чиглэлд үйлчилж байгаа юм а. Эдгээр нийтийн тээврийн үйлчилгээ нь 2013 оноос хойш давхарсан тоогоор 700 гаруй мянган иргэн үйлчлүүлсэн байна. Харин өнөөдөр том аврын автобусны шугамыг өргөдгөн 15 дугаар багт шин шугам нээснээр Дархан сумын хэмжээнд 4 хүүхдийн автобус, том аврын 21 автобус нийт 4 чиглэлд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангахын тулд их үйлчилж байна.